За сайн байцгаана уу хүмүүстээ. Эзний өдрийн мэнд хүргэе. За бүгдээрээ багштайгаа хамтдаа Бурханд ихлэ залбираад өнөөдрийнхөө үгнээс сурцгаая. За бүгдээрээ хоёр гараа нийлүүлээд хоёр нүдэн ханаад багшигаа дагаад Бурханд хамтдаа залбираарай. Биднийг хайрладаг Бурхан минь ээ. Биднийг та бүтээж өгөөд биднийг хайрлж өгдөгт талархаж байна. Өнөөдөр хамтдаа Бурхан таны үгнээс суралцаад Бурхан таныг мэдхээр тусалсанд баярлалаа. Манай чуулганы сургуулийн бэлтгэл ангийн сурагчдыг та ухаалаг, Бурхан таны үгэнд дуулууртай байдаг, аав ээжигээ баярлуулдаг хүүхдүүд болоход туслаарай. Өнөөдрийнхөө үгийг анхааралтай сайн сонсож чадахад та туслаарай. Биднийг үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Бурханы талаар тэгээд Бурхан бидний амьдарж байгаа энэ орчлонд Тэнгэрийг бүтээж өгсөн талаар бүгдээрээ хамтдаа сурцгаая. За та нар Тэнгэрийг зөндөө олгуудаа харж ирсэн биз дээ? Бид нэр гадаа гараа зогсоод эсвэл цонхоороо харах юм бол Тэнгэрийг харж болно. Тэнгэр цэнхэрөнгөтэй байдаг, заримдаа их үүлтэй байдаг, заримдаа их цэлмэг байдаг. Тэгвэл Бурхан Тэнгэрийг биднэрт бүтээж өгсөн гэсэн. Тэгээд яах гэж бүтээсэн юм бол бас Бурхан Тэнгэрийг бүтээгээд биднэрт юуг мэдүүлэхийг хүсэж байгаа юм бол түүний талаар өнөөдөр бүгдээрээ хамтдаа бодож үзье. За эхлээд бүгдээрээ Библийн Эхлэл 1-р бүлгээс хамтдаа нэг ишлэл харцгаая. За Библийн Эхлэл 1-ийн 24-р ишлэл. За хамтдаа уншийе. За багш нь та бүхэнд уншиж өгье. Бурхан огторгыг Тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод өглөө болсон нь 2 дахь өдөр. Бурхан энэ дэлхийн ертөнцийг бүгдээрингийн 6 өдрийн дотор бүтээгээд 7 дахь өдрөө амарсан. Харин 2 дахь өдөр нь Бурхан огторгыг буюу Тэнгэрийг бүтээж өгсөн гэж байна. Тэнгэрийг за бүгдээрээ энэ зурагнаас харъя. Бурхан Тэнгэрийг ингэж бүтээж өгсөн байна. Энэ доор нь мод өвс ногоо байна. Тэгээд бас уул байна. Харин энэ уулын дээдлд Тэнгэр байна. Бурхан энэ Тэнгэрийг хүндрэлтэнд бүтээж өгсөн гэж байна. За тэгвэл бүгдээрээ ингэж бодож үзье. Та бүхэн Бурхан яагаад Тэнгэрийг биднэрт бүтээж өгсөн юм бол? Хэрвээ Тэнгэрийг Бурхан бүтээж өгөөгүй байсан бол юу болох байсан бол? Манай хүүхдүүднийг бодоод үзтээ. Хэрвээ Тэнгэр гэж байдаггүй байсан бол юу болох байсан бол? За та нарт би асууя. Хүүхдүүдээ Тэнгэрт юу харагддаг вэ? Нар харагддаг, бас шүн сар харагддаг, од харагддаг, үүл харагддаг. Тэгвэл Тэнгэр байхгүй болчих юм бол юу болох байсан бол? Бид нарны дулаахын элчийг мэдэрч чадхаа болчихно. Дээрээс нь Тэнгэр төшөө бас цагаан өнгөтэй юу явдаг вүлээ? Үүл явдаг. Үүл нүгээд явж байдаг. Тэгвэл тэр үүлнээс биднэрт хэрэгтэй маш чухал зүйлийг өгдөг. Тэр юу гэхээр Бурхан үүлэн дээрээс бороог хүмүүст оруулж өгдөг. Хэрвээ Тэнгэрээс бороо ерөөсө орхоо болчвол яах вэ? Энэ дэлхий дээр ургамалж ургаж чадахгүй, цэцэг ургаж чадахгүй, мод ургахгүй, өвс ургахгүй. Тэгэх юм бол амьтад, таван хушуумал, зэрлэг амьтад, бүх амьтад яах вэ? Амьдарч чадхаа болчихно. Тэгвэл энэ дэлхий дээр усгүй болчих юм бол бороо орохгүй, газар хатчих юм бол ургамал ургахгүй, ургамал иддэг амьтад амьдарч чадахгүй, тэгээ бас хүн биднэр ч гэсэн амьдарч чадахгүй. Тийм учраас Бурхан биднэрт Тэнгэрийг бүтээж өгсөн нь биднийг энэ дэлхий дээр амьдруулахын тулд Бурхан биднэрт хэрэгтэй учраас Тэнгэрийг бүтээж өгсөн байна. За бүгдээрээ дахиад нэг бодож үзье. Тэнгэр ямар өнгөтэй байдаг вүлээ? Тэнгэр цэнхэр өнгөтэй байдаг тий. За бүгдээрээ энэ зурагнаас хараарай. Багш нь зураг харуулъя. За Бурхан энэ Тэнгэрийг цэнхэр өнгөтэйгээр бүтээж өгсөн. Хэрвээ Бурхан энэ Тэнгэрийг хар өнгөтэй бүтээж өгсөн бол яах вэ? Хав хар тэнгэртэй байх юм бол ямар байх вэ? Маш амар байх. Харанхуу, юу ч харагдахгүй хэцүү байна. Тэгвэл Бурхан бүр уулаан тэнгэр болго бүтээгээд өгчүүл яах вэ? Тэгэх юм бол бидний бүр нүд өвдөх байх. Тэгээд эсвэл Бурхан новн догоон тэнгэрийг бүтээж үл яах вэ? Бид нар
тэнгэрийг, газрыг ялгаж чадхаа болж байна. Тийм учраас Бурхан бидний нүдэнд хамгийн гоё харагддаг цэнхэр өнгөөр, хүний нүдийг хамгийн сайн амраадаг цэнхэр өнгөөр Бурхан энэ тэнгэрийг биднэрт бүтээж өгсөн байна. Биднийг энэ дэлхий дээр амьдруулад, дээрээс нь тэнгэр рүү хараад Бурханыг санаарай гэсэндээ, тэнгэр рүү хараад тайвшраарай гэсэндээ, тэнгэр рүү хараад баярлаарай гэсэндээ Бурхан бүтээж өгсөн байна. Тэгээд Бурхан бүтээхдээ зөвхөн энэ бидний нүдэнд харагдж байгаа цэнхэр тэнгэрийг бүтээсэн юм биш. Бурхан маш олон тэнгэрийг бүтээсэн байна. Библиэлд Дуулал 8 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байгаа. За багш та нарт энэ ишлэлийг уншиж өгье. Таны мутрын бүтээл тэнгэрсийг, таны цогцлон байгуулсан сар оддыг би тунгаан бодmoo гэсэн байна. Энэ Библийн ишлэлийг бичсэн хүн юу гэж хэлэхээр Бурханы бүтээсэн тэнгэрүүдийг бодож үздэгэ гэсэн байна. Тэгээд дээрэс нь Бурханы бүтээсэн сарыг, оддыг бас боддог гэсэн байна. За өшөө бас харъя. Дуулал 96 дугаар бүлэг дээр ингэж хэлсэн байна. За энэ ишлэлийг бас багш та нарт уншиж өгье. Харин эзэн тэнгэрсийг бүтээсэн билээ. За энэ дээр харуул Бурхан маань дандаа тэнгэрийг бүтээсэн гэж хэлээгүй, тэнгэрсийг бүтээсэн гэж хэлж байна. Тэгвэл энэ тэнгэрс гэдэг маань юу вэ гэхээр энэ дэлхий дээр 3 тэнгэр байна гэсэн үг. За бүгдээрээ дахиад энэ зургийг харъя. За энэ юу вэ? Энэ юу вэ? Одоо энэ бол бидний амьдарж байгаа дэлхий байна. Бурхан дэлхий дээр хүмүүсийг, амьтдыг амьдруулахын тулд энэ дэлхийг бүтээж өгсөн. Бурхан дэлхийг гоё бүтээсэн үү эсвэл жоохон муухай бүтээсэн үү? Бурхан биднийг амьдрахад хамгийн сайхнаар энэ дэлхийг бүтээж өгсөн байна. За тэгвэл хамгийн ихний тэнгэр нь юу вэ гэхээр бидний нүдэнд харагдаж байгаа цэнхэр тэнгэр байна. Бидний нүдэнд харагддаг цэнхэр тэнгэр. Тэгвэл энэ цэнхэр тэнгэр дээгүүр юу явдаг вэ гэхээр бид нэр сайн мэднэ. Энэ тэнгэр дээр онгоц нисдэг, шувуу нисдэг, үүл нүүдэг. Энэ үүлнээс бидэрт ядгүй бороо оруулж өгдөг. Тэгээ бас тэнгэр солонго татдаг. Солонго гоё юм уу гаяв? Солонгийн харахаар гоё байдаг, бороо орохлоор гоё байдаг тийм үстэй. Хэрвээ Бурхан тэнгэрийг бүтээж өгөөгүй байсан бол юу болох вэ гэхээр шувууч нисч чадхаа болно, онгоц нисч чадхаа болно, борооч орохоо болно, бид нар амьдрах боломжгүй байна. Тийм учраас Бурхан биднийг амьдруулахын тулд бид нар цайхан зүйлсийг өгөхийн тулд энэ тэнгэрийг бүтээсэн байна. Тэгвэл хоёр дахь тэнгэр нь юу юм бол? Та нар сансрын нисгэгчийн талаар мэдэх үү? Сансрын нисгэгч сансрын хөлгөн цугаад бүр дэлхийгээс гараад тэнгэрээс гараад явсны дараа ямар газар очтгоо? Цэнхэр тэнгэрийг үүлийг бүр даваад гарсны дараа хавхар газар очдөг үстэй. Тэрийг бид нэр юу гэдэг вэ гэхээр сансар огторгуу гэж хэлдэг. Тийм учраас энэ сансар огторгуу хүртэл хэн бүтээсэн гэхээр бидний Бурхан бүтээж өгсөн байна. Энэ дэлхий дээр тэнгэрийг бүтээж өгсөн. Бас энэ дэлхий дээр бидний нүдэнд харагдж байгаа цэнхэр тэнгэрийн гадна хар өнгөтэй огторгууг Бурхан бүтээсэн байна. Тэнд юу байгаа вэ гэхээр маш олон одод байгаа, сар, нар байгаа. Дээрээс нь хиймэл дагуул байна. Дээрээс нь сансрын нисгэгч нар ч гэсэн тэнд очиад ажиллаа хийгээд судалгаагаа хийж байна. Тэгээд энийг юу гэж байгаа вэ гэхээр хоёр дахь тэнгэр гэж хэлсэн байна. Бурхан энэ хоёр дахь тэнгэр энэ хар сансар огторгуу ямар том бэ гэхээр бид нар одоо хүртэл төгсгөлийг нь ерөөсө хүндрэлт мэдж чадаагүй байгаа. Тийм учраас ийм агуу тэнгэрийг Бурхан бүтээсэн байна. Харин гурав дахь тэнгэр нь юу вэ гэхээр гурав дахь тэнгэр нь энэ байна. Юу вэ гэхээр Бурхан өөрийнхөө хайртай хүмүүсийг, аврагдсан хүүхдүүдийг Бурхан диваажин руу ирээсэгээд хамгийн үцэглэнтэй газар болох мөнхийн диваажин, мөнхийн баяр хөөртэй, мөнхийн аз жаргалтай газрыг Бурхан бүтээж өгсөн байна. Тийм учраас мөнх диваажин хаана байгаа вэ гэхээр бүр тэнгэрээс ч дээр 3 дахь тэнгэр дээр байна гэсэн үг. Тийм учраас Бурхан энэ цэнгэр тэнгэрийг ч биднийг хайрласандаа бүтээсэн байна. Бас энэ огторгуй, сансар огторгуй ч гэсэн биднийг хайрласан да. Яаж Бурхан энэ сансар огторгуйг бүтээж юуг мэдүүлэх гээд байна вэ гэхээр энэ бидний нүдэнд харагдж байгаа цэнхэр тэнгэрч маш өндөр, дээрээс нь хар өнгөтэй сансар огторгуй ч гэсэн маш их уудан, маш их том байна. Тэгвэл Бурхан үүгээр өөрийнхөө хайрыг харуулж байгаа. Тэгээд энэ мөнхийн улс ямар сайхан газар вэ гэхээр зөвхөн бид нэр төсөөлөөд хүмүүс зурсан байна.
Энэ зураг гоё харагдаж байна уу, муу харагдаж байна уу? Бурхан үргэлж баяр хөөр байдаг, үргэлж аз жаргалтай байдаг тийм сайхан газрыг бидэрт бэлдсэн гэсэн байна. Тийм учраас Бурханы бүтээсэн тэнгэр ямар том, ямар агуу, ямар өндөр, ямар уудан билээ. Тэр тэнгэрийг харах юм бол бид нар миний намайг хайрладаг Бурхан ямар вэ гэдгийг мэдэж болно. Багш та нарт нэг ишлэл уншиж өгье. Библийн Йов номын 11-р бүлгийн 7-8 дугаар ишлэл. Энэ ишлэлдэр Бурхан ингэж хэлсэн байна. Хамтдаа сайн хараарай. Багш нь уншиж өгье. Бурханы гүн гүнзгийг чи олж чадах уу? Тэнгэрээс ч өндөр тул чи хэрхэх вүлээ. Бурхан ямар том, ямар агуу нэгэн бэ гэдгийг чи мэдвүү. Бурхан ч бүр тэнгэрээс хүртэл өндөр юм аа гэж хэлсэн байна. Та нараас багш нь асууя. Та нарын гэр бүл, эмээ өвөө, ах эх чинь, аав ээж нь та нарт хайртай юу? Та нарт зөндөө олон хайртай, тийм үстэй? Маш их хайртай. Тэгвэл Бурхан та нарыг их хайрладаг болов? Эсвэл гэр бүлийнх нь их хайрладаг болов? Бурхан биднийг тэнгэрээс ч илүү өндрөөр хайрладаг гэсэн байна. Аав ээжийн хайр нь үнэхээр том, үнэхээр сайхан. Тэгвэл Бурхан та нарыг бүгднийг бүр тэнгэрээс ч илүү ихээр, бүр аав ээжийн хайраас ч илүү томоор Бурхан байн хайрлаж байгаа. Тийм учраас Бурхан тэнгэрийг бүтээж өгөөд, тийм том тэнгэрийг бидний төлөө бүтээж өгсөн шалтгаан нь биднэрт үнэхээр хайртай учраас өөрийнхөө хайрыг мэдүүлэхийн тулд бүтээж өгсөн байна. Тэгвэл бүгдээрээ ингэж бодож үзье. Хэрвээ Бурхан тэнгэрийг бүтээж өгөөгүй байсан бол яах вэ? Бид нэр энэ дэлхий дээр амьдарч чадахгүй. Тэгээд ер нь Бурхан биднийг ямар их хайрлаж байгаа вэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Яагаад гэвэл Бурхан тэнгэрээс илүүгээр биднийг хайрладаг гэсэн байна. Хэрвээ та нарт хэцүү зүйл тулгарх юм бол та нар яадаг вэ? Багш нь заримдаа санаа зовсон зүйл гараад эсвэл сэтгэл хэцүү байх юм бол тэнгэр рүү хардаг. Тэнгэр рүү харах юм бол тэнд хэм байгаа вэ? Бурхан харж байгаа. Тийм үлээр Бурхан тандаа залбирдаг, Бурханыг сандаг, Бурхантай нөхөрлөдөг. Тийм учраас манай чуулганы сургуулийн сурагчид маань тэнгэрийг харах болгондоо хэнийг санах хэрэгтэй гэхээр энэ тэнгэрийг биднэрт бүтээж өгсөн Бурханыг санах хэрэгтэй. Бурхан биднэрт хайртай учраас, биднэрт юу хэрэгтэйг мэдж байгаа учраас Бурхан байн хайрлаад, байн хажууд минь хамт байдаг. Тийм учраас бүгдээрээ Бурханыг санах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тийм том тэнгэрийг хараад бас юуг мэдэх хэрэгтэй гэхээр Бурхан намайг энэ тэнгэрээс илүү том хайрлаж байгаа гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Тийм учраас Бурхан энэ олон тэнгэрийг бүтээж өгсөн, өндөр тэнгэрийг бүтээж өгсөн шалтгаан нь Бурхан өөрийгөө мэдүүлэхийн тулдаа гэсэн үг. Бүгдээрээ дахиад нэг бодож үзье. Хэрэв Бурхан тэнгэрийг бүтээж өгөөгүй байсан бол ямар байх байсан бол? Та нар дахиад нэг бодоод үзтээ. Бурхан тэнгэрийг бүтээж өгөөгүй байсан бол ямар байх байсан бол? Шувуу ерөөсөө нисч чадахгүй, онгоц тэнгэрээр нисгүй, үүл гэж байхгүй, солонго гэж байхгүй, шөнө болсон ч гэсэн сар гарахгүй, од анивчихгүй, нар байхгүй бол яах вэ? Тэгэх юм бол үнэхээр муухай байна. Тийм учраас Бурхан бидрийг ямар их хайртайгаа мэдүүлэхийн тулд, дээрээс нь бидрийг үнэхээр сайн амьдруулахын тулд биднэрт энэ дэлхийг тэр тусмаа бидний өнөөдөр сурсан тэнгэрийг бүтээж өгсөн байна. Тэгвэл багш нь асууя. Бурхан энэ цэнхэр тэнгэрийг л бүтээж өгсөн гэсэн үү? Үгүй. Энэ тэнгэрийн гадаа сансар огторгуу гэдэг маш том уудам, хар өнгөтэй тэнгэрийг бүтээж өгсөн байна. Тэгээд түүний дараа Бурхан бүхий л хүмүүсийг очоосоо гэж хүсдэг мөнхийн диваажиг бүтээж өгсөн байна. Тэр мөнхийн диваажин руу Бурханыг хайрладаг, Бурханы өмнө гим нүглээ уучлуулсан тийм хүмүүс мөнхийн улс руу очдог. Тийм учраас манай сурагчдыг гэсэн Бурхан очоосоо гэсэндээ энэ мөнхийн улсыг бүтээж өгсөн. Тийм учраас та бүхэн заавал мөнхийн улс руу явж Бурханы хайрыг мэдээж авах, мөнхийн улс руу явахын тулд Бурханы хайрыг мэдхийн тулд та бүхэн Библийг сайн сураарай. Бурханы талаар сайн мэдэж аваарай гэж хүсье. Тэгээ бид нар хааж байсан тэнгэрийг харах болгондоо Бурхан надаа энийг бүтээж өгсөн. Дээрээс нь Бурхан намайг тэнгэрээс илүү хайрлаж байгаа гэдгийг хизээж бити мартаарай. Ойлгосон биз дээ? Тийм учраас тэнгэрийг харах юм бол бид нар юуг харах нь вэ? Бурхан намайг үнэхээр их хайрладаг гэдгийг
байнга санах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас бид нэр баярлсан үедээж тэр гүнгэсэн үедээж эсвэл найз чинь чамаа гомдоох юм бол эсвэл чиний үгийг хүмүүс сонсохгүй байх юм бол чамд хэцүү санагдах юм бол заавал Тэнгэр рүү хараарай. Тэгэх юм бол бид нэр намайг хайрладаг бурхан миний хажууд намайг хараад надтай хамт байгаа шүү дээ. Тэр бурхан намайг Тэнгэрээс илүү том хайрладаг шүү дээ гэдгийг санаж чадна. Тийм учраас манай сүмийн сургуулийн сурагчид маань заавал бурханыг сандаг, бурханы хайрыг мэддэг хүүхдүүд болоорой гэж хүсье. За хамтдаа залбираад өнөөдрийнхөө хичээлийг дуусгацгаая. Биднийг хайрладаг бурхан минь ээ. Бурхан та биднийг ямар их хайрладаг гэдгийг бид нэр дэлхийг хараад, бурхан таны бүтээсэн Тэнгэрийг хараад мэдэж чадах үлээ. Та биднийг энэ дэлхий дээр амьдруулахын тулд Тэнгэрийг бүтээж өгсөн. Бас та ямар их биднэрт хайртай вэ гэдгээ мэдүүлэхийн тулд Тэнгэрийг бүтээж өгсөн билээ. Бид нэр үсрээд Тэнгэр рүү хүрч чадахгүй, онгоцон цуугаад ч Тэнгэрээс гарч чадахгүй, бүр сансрын хөлгөнд цуугаад ч Тэнгэрээс гарч чадахгүй лээ. Тийм том Тэнгэрээс илүү ихээр та биднийг хайрлаж байгаа билээ. Манай чуулганы сургуулийн сурагчид маань дандаа бурхан таныг санаж, бурхан таны хайрыг байнга санахад туслаарай. Үлзэн бүх цагийг танд даатгаж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.